Өглөөний минь Намбэн одоо Японд Осака их сургууль докторийн 3 дахь ангид сурдаг. Тэгээд өнгөрсөн 7 хоногт амар завгүй 7 хоног байлаа. Туршилт багтаа ирнэ. Өөр хийх юм зөндөөсөн. Тэгээд өнөөдөр өчигдөр лабораторийн орой хоол идээд тэгээд би дугуунаад тийшээ явсан чинь замын голоос бүр амар ширүүн бараа ороод бүр амар нороод тэгээ нөгөө хоолны газар очисон чинь бүр эсигээ амар хүйтэн дээр тавьсан. Тэгээ бүр хөлдөөж өгөх гээд өчигдөр орой жоохон өвдсөн гэртээ ирээд тэгтээ одоо ол зүгээр юм. Тэгээд өнөөдөр болохоор лаборатори он тэгчээд эхлээд би пул орё гэж бодож байна. Ер нь амар залхуу ийшээ тийш явах дургуй ч гэсэн тэг олон хүнтэй газар байх дургуй. Тэгтээ тэлээгээ гэртээ байгаа л ээж. Ер нь бол би тэгээд гэртээ л байгаад идэг байхгүй юу. Тэгээ одоо тэгэл ээж болохгүй болохоор хүчээр ч гэсэн хамаагүй ингэж гарч байгаа. Тийм эхлээд пул ороод тэг гэртээ буцаж ирээд тэгээд шүшүүрд ороод тэгээд лаборатори руу явна. Тэгээд лаборатори дээр юмаа хүлээж авахтаа гоё видео янзлж баг зэрэг сурч байгаа. Гэхдээ ер нь амар хэцүү юм лээ. Ингэж видео хийдэг хүмүүсийг бүр oh my god. Тэгээд ажиллаа хийдэг видео янзлдаг хүмүүсийг respect. Тэгээд тийм л юм. Эндээ өнгөрсөн 7 хоногт JLPT болсон. JLPT өгсөн хүмүүс мэдж байгаа. Хэрэгсэн бэ? Японд би бас Монголд JLPT өгч үзчихсэн. Тэгээд Японд өгөх, Монголд өгөх хоёр бол амар өөр юм билээ. Монголд болохоор хамаагүй хүмүүс нь хамаагүй амар ийдэг. Тэгээ ягаад монгол хүмүүс болохоор ч юм амар гоё ийдэг байгаа л тэгэл за 5 минут хүртлээ шүү. За бүгдээрээ ингээд юугаа бүглөхдөө шоглон гэдэг лөө тэргээ бүглөхдөө боломжтой ингээ бүглөөрэй, ингэж бүглөөрэй гэл тийм зөвлөгөө өгч мөгөл амар хөөрхөн. Тэгсэн чинь ер нь бол Японд би хийдэд одоо өгч байсан. Тэгээ Японд өгөхөр болохоор бүр амар ингээл амар костюм пижактаа тийм амар царайтай гэхээс нэг амар restrict царайтай хүмүүс ингээл амар serious царайлал. Тэгэл энэ удаа их бүр амар ингээл хөөе тэр тийм цамцтай хөдөлж болохгүй шүү гэл бүр хөдөлж болохгүй. Харандаандаа хүрч болохгүй. Тэгээ харандаандаа хүрэх юм бол чамд улаан авах зүг шүү. Зүгээрээ гэл жоох амар байсан. Тэгээд Японд өгөхийн нэг юм нь болохоор амар их юм нэтгэх ч юм уу яг тэр хавийн ингээд тиймхүү төстэй ингээд орны хүмүүс амар их байдаг. Тийм болохоор ер нь л жоохон хэцүү амар сэтгэл зүйн хувьд амар хэцүү байдаг. Гэл ганцаархнаа юм шиг мэдрэмж төрөл тэд нэр чинь хоорондоо амар найзууд тэгэл өөрийнхөө хэлээр ингээл амар чанга яриад. Тэгээд дээрэс нь амар жоохон ингээд нэг тийм нэг сонин өнөртэй байдаг. Бүр амар толгоо ингээ өвдөл бүр concentrate болж чадахгүй бүр энэ удаагийнх бүр амархэр амар экстрим байсан. Тэгтээ мэдгүй байна. Оноогоо ямар гарсан мэдгүй байна. Тэгээд одоо цайгаа уучаад тэгээд бассейн руугаа яваад
Тэгээд буцаж ирээд лаборатори руу явъя. Та нар нэрээ энийг мэдв үү? Би Тэмүгээс ахиасан. Ингэдэг заяо. Ингээд хүсэн шалчаагаад идэг хүмүүс ингэж агаад ингээ авчиж. Тэгэл яван явтлаа. Ингээ байж байгаа л. Тэгэл явах хүртлээ ингээл. Тэгэл үсний уг нь ингээ босчихно. Bye bye. За явчаад ирлээ. Одоо юм идчихэд гарах уу? Замаараа идэх юм аваад тэгээд лаборатори дээр очиод идчихээ дөө.